Буржгар улаан өстэй. Зураг зурах дуртай охиныг Бренда гин. Тэр 15 настай дан Walt Disney компани руу залгаад "Би маш сайн зурдаг. Та намайг ажилд авах уу?" гэхэд том болоод илүү сайн зурдаг болсныхаа дараа эргэж холбогдоорой гэсэн гэдэг. Тэр CalArts сургуулийн дүрийн хөдөлгөөнд төслийн ангид суралцаж хэдэн жилийн дараа мөрөөдөж байсан Лос Анжелес дахь Disney хүүхэлдэйн киноны студид ажилд оржээ. Тэрээр Disney хүүхэлдэйн кинонд гүнжүүдийг яагаад бусдаас тусламж ирсэн хөөрхөлтэй байдлаар төсөлтийг би ойлгосон. Тэднийг бүгдийг нь эрэгтэйчүүд бүтээсэн юм билээ хэмээн дурсжээ. Тэр хүчтэй, бие даасан, зоригтой, шинэ гүнжийн дүр бүтээх амлалт өөртөө өгч үүндээ ч хүрчээ. Энэ нь зоригтон буюу Brave хүүхэлдэйн киноны Мерида гүнж байсан юм. Мерида бол хөлгийн зоон дээр салхи татуулан давхиж баагатай тулдаг төдийгүй гайхалтай харваач юм. Бренда бяцхан охин Эммагаасаа санаа авч гүнжийн дүрийг бүтээжээ. Түүний бяцхан охин нь яг л ээжтэйгээ адилхан хүчрэхэг бие даасан нэгэн аж. Тэр бол миний Мерида. Би түүндээ ухаангүй хайртай гэж ээж нь хэлэх дуртай. Бренда энэхүү киногоор Оскар алтан бөмбөрцгийн шагналыг хүртсэн билээ. Тэрээр мөн үзэсгэлэн охин Жонон хоёр, Лусын бяцхан дагна, Аратны хаан Арслан гэх мэт олон кинонууд дээр ажиллажээ. Түгээр цогцохгүй Бренда Египтийн хаан хүү киног найруулснараа бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино найруулсан анхны эмэгтэй болсон юм.